Хүүхдийн төлөө зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны онцлог хүүхэд алдаршуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр боллоо. Тус арга хэмжээнд улсын хурлын гишүүн Дамдны Хаян Хэрваа, аймгийн засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Насанбат, нийгмийн бодлогын хилцэн дарга Цас Чихэр болон холбогдох удирдлагууд хүүхэд багчууд эцэг эхчүүд оролцсон юм а. Дархуул аймгийн 30 мянга гаруй хүүхдүүдээс оюун ухаан, авиас чадвар, сурлага бүтээл, хүмүүнлэгийн үйлсээрээ манлайлан төрийн хүндлэл хүлээсэн хүүхэд багчуудыг алдаршууллаа. Сургуулийн амжилт номинацаар Дархуул аймгийн ерөнхий боловсролын Дархан Ипати сургуулийн 10 ангийн сурагч Жансанд орж шалгарсан бол урлаг уран бүтээл номинацаар Дархуул аймгийн Од цогцлбор сургуулийн 9 ангийн сурагч Насанбат, оюун ухааны спорт номинацаар Дархуул аймгийн оюуны дээр цогцлбор сургуулийн 3-4 ангийн сурагч Нандин Сувд, оюун ухааны спорт номинацаар Дархуул аймгийн Шин алхам сургуулийн 1 ангийн сурагч Инхчин, биеийн тамир спорт BBL-ийн хөгжил номинацаар Дархуул аймгийн 4-р сургуулийн 12 ангийн сурагч Солонго, эх орны түүх соёл өв уламжлал номинацаар Дархуул аймгийн 6-р сургуулийн 9 ангийн сурагч Ариун Болор, урлаг уран бүтээл номинацаар Дархуул аймгийн Од цогцлбор сургуулийн 11 Б ангийн сурагч Игшиглэн, техник сэтгэлгээ, шинийг сэдэх санаа санаачлах номинацаар Дархуул аймгийн 15-р сургуулийн сурагч Ачит Бэлхүүн, хүүхдийн өөрөө удирдлагын байгууллага номинацаар Дархуул аймгийн 16 дугаар сургуулийн 12 Б ангийн сурагч Ундрия, хүмүүнлэг энэрэнгүй үйлс номинацаар Дархуул аймгийн оюун ирээдүйн цогцлбор сургуулийн 12-ийн 3 ангийн сурагч Нандин Эрдэнэ, биеийн тамир спорт BBL-ийн хөгжил номинацаар Дархуул аймгийн 1-р сургуулийн 12-ийн А ангийн сурагч Галууд, хүмүүнлэг энэрэнгүй үйлс номинацаар Дархуул аймгийн Дархан Ипати сургуулийн 11 А ангийн сурагч Ану, урлаг уран бүтээл номинацаар Дархуул аймгийн 15 дугаар сургуулийн 4 ангийн сурагч Мишель, багийн амжилт номинацаар Дархуул аймгийн 4-р сургуулийн хөнгөн атлетикийн баг, хүмүүнлэг энэрэнгүй үйлс бүтээгч хамт олон номинацаар Дархуул аймгийн оюуны ирээдүйн цогцлбор сургуулийн 9-ийн 4 ангийн хамт олон тус шалгарч шагналаа гардаж авсан юм а. Намайг Ачлалгүн гэдэг би 2-3 жилийн өмнөөс эхлээд техник сэтгэлгээр явж гисэн. Тэгээд явсан жилээс эхлээд эхний дөрөвт ороод тэгээд 2 дахь жилдээ болохоор би 2 төлөөр ороод хоёулын дээр нь хос хөрөлд ажилласан. Тэгээд дараа төрөл дээр нь болохоор 2 цаг төрөлөөр орж эхний нисэд усаа онцороо тэргүүн бэрслээд нисэг онцороо хөрөлд 3 дараа үед усад явж исэн. Ер нь би багасаа ингээд сургуулийнхаа ах нарыг хараад энэ бол том болоод ингээд орондоо гэж явсаар байгаа. Тэгээд мөрөөдлөө өөрөө одоо энэ жил би өөртөө өндөр зорилго тавьсан байгаа. Усад төрүүлнэ гэсэн зорилго тавьсан байгаа өөртөө. Сайн байна уу? Намайг Гамбал Ихшилэн гэдэг. Урлаг уран бүтээл гэсэн номинацид нэр дэвшин шилдэг хөгт болсон байгаа. Миний амжилтуудаас дурдвал 2009 оноос эхлээд өдгөө 11 жил бүжгийн сурд хэрэгжүүлж байгаа. Тэгээд улсын 8 удаагийн авраг, Дархан уул аймгийн 10 удаагийн авраг болсон. Энэ амжилтууд минь намайг шилдэг хөгт болгох ингээд замнал хөтөлсөнд үнэхээр их баяртай байна. Багш, гэр бүл, хамт олон найз нөхөд, эсэг клубын хамт олондоо үнэхээр хайртай шүү. Та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. За би хөнгөн атлетикийн спортоор хичээлдэг, Туулын Солон. Тэгээ хөнгөн атлетикийн спортоор 10 дахь жилдээ хичээлж байна. Тэгээд энэ хугацаанд 4 жил дараалж Монголын хамгийн хурдан хөгч хүүхэд болсон. Тэгээд 2018 оны насан туршидтын улсын аварга болсон. Тэгээд Монгол туурахтаа олон улсын тэмцээнээс 3 мөнгө 1 хүрэл медаль хүртсэн байгаа. Тэгээд улсын аваргаас нийтдээ 100 гаруй медаль хүртсэн ийм амжилт үзүүлсэн байгаа. Тэгээд оны онцлог хүүхэд спортын номинацид оны онцлог хүүхдээр шалгасандаа маш их баяртай байна. 3 дугаар ангиас эхлээд хүүхдийн өөрөө удирдлагын байгууллага, хүүхдийн оролцооны байгууллагад ингээд маш олон 19 төрлийн 71 гаруй үйл ажиллагаа хийгээд 7300 гаруй хүүхдийн хөгжих хамгаалах зэргийн талаар үйл ажиллагаа хийснээр магадгүй өнөөдөр ингээд шагнагдсан болов гэж бодож байна. Тэгээд магадгүй ирээдүйд өнөөдөр ингээд би 12 дугаар анги ингээд төсөж байгаа хэдий ч гэсэндээ ингээд ирээдүйд Монгол улсаа хүүхэд төвтэй улс орон болгоно гэсэн маш том зорилтыг өөртөө тавиад 6 дугаар ангиас эхлээд хичээж ирсэн байгаа.